Дондгой аймгийн Эрдэнэ далай сум руу эмчилгээний багийнхан эрүүл мэндийн өнгөд тусламж үйлчилгээ үзүүлэхээр явж байна. Хатихан түүний нэр Есүс хүч чадлаар ханчлагч түүний нэр Есүс түүний нэр Есүс Хатихан түүний нэр Есүс хүч чадлаар ханчлагч түүний нэр Есүс түүний нэр Есүс Өнөөдөр манай суманд 3 хоногийн турш Улаанбаатар хотоос Агапе гэмэх эмнэлэг манай сум дээр хүрэлцэн гэрч ард иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж байгаад бид бүхэн маш их баяртай байна. Урд өмнө манай суманд олон чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг эмнэлгийн тусламж үзүүлдэг үйлчилгээ ирж байгаагүй. Олон улсын цар тахал коронавирусын тархалтын улмаас хөдөөгийн ард иргэд юу нийш тийшээ дээд шатлал руугаа явж эмнэлгийн тусламж үйлчилгээнд хамрагдаж чадахгүй байгаа. Тийм учраас газар дээр нь ирээд ийхүү эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж байгаад бид бүхэн төдийгүй сумын ард иргэд маш талархууштай хүлээн авч байна. Өчигдрийн байдлаар бол манай баг нийтдээ 250 хүн үдчихсэн байгаа. Өнөөдрийн байдлаар ч гэсэндээ 250 хүний цаг таарна гэж бодож исэн бүх цаг дууссан. Тэгээд бүх эмч нар маань тасагтаа бас иймэрхүү хэмжээний хүн үдчихэж байгаа байх. Хагалгааны баг маань бас яг адилхан үйл ажиллагаа явуулаад явж байгаа. 4-5 насны дээр хагалгаанд орохгүй явсан ят руу. Тэгээд насан турш өнөө оргээд тэгээд амжаагүй явж байгаа сая л орж байна.